хамгийн гол нь ууйлахтаа биш. Уламсаа гоожуулахтаа биш. Тэр сэтгэлдээ энэ яагаад энэ хүнээс болоод энэ ийм байдалтай энэ хүн ийм тийм өргөдмөр төр болов гэдгийг бодох хэрэгтэй болов гэж би бодож шээ. Ер нь Монгол аав гэж ямар байх ёстой? Ямар нийгэмд өссөн, төрсөн байх вэ? Хэд наслсан байх вэ гэдээ ингэ бодохоор янз бүрийн бодож байгаа. Яг хөө тэгээд энэ хинооны маань үйл явдлууд төр дайны үед улаан цэргийн арга ирэг болсон. Үндэсэндээ олж авсан хүүхдүүд тэрийгэ өсгөж торнуудж тэрнийхээ төлөө шаналж зовсон тэр эцгийн дүр үзэгчдэд их хурц хүрч байгаа юм шиг байна. Ялангуяа залуучуудад, хүүхдүүдэд. Би энэ залуучууд, хүүхдүүд их үзээсэй гэж бодож байна. Миний бодол. Энэ бол алга болсон манай нийгэмд байхгүй болсон байсан. Тэгээд энэ залуучууд, энэ найруулагч нар энийг олж харж ийм аавын дүрийг одоо хийсэн. Энийгээрээ энэ ялангуяа одоо нэг 10 жилийн хүүхдүүд тийм ээ одоо 10 жилийн гэж хэлдэг үлээ. Хүүхдүүд ийм хүүхдүүд үзээсэй. Их олон үзээсэй. Тэр Монгол эцгийн сэтгэл гэж хаана байдаг бэ? Тэр чин тэр таалд аав хүн чинь юм болгон дээр ээж бол өөрөөсөө тийм ээ ээж бол өгөлдөг дуулдаг хаахуу лаа гэдэг тийм байхгүй. Аав хүн бол тэр даалд байсан байж шүү дээ. Хайрн тэрийг л одоо гаргах гэж оролдсон. Тэгээд үдсэн үзэгчдийн одоо сэтгэлдлийг сонсохоор их урамтай байна, баяртай байна. Өнөөдөр одоо Эрдэнэтэд гарч байна, Дарханд гарч байна. Тэгээ Улаанбаатарын кино театруудаар гарч байгаа шиг байна. Одоо энд нээлттэй хийж байгаа учраас би их баяртай байна. Энэ киног бүтээсэн, найруулсан тэр зураачийн баг бүх одоо залуучуудад халуун талархтаа илэрхийлье.